их сургууль гэдэг бол зүгээр боловсрол эзэмшүүлдэг дан тийм чиглэлийн байгууллага биш, бас судалгаа шинжилгээний ажиллаж улс орныхоо хөгжил дэвшил хэрэгтэй судалгаа хийж үр дүнгийн хэрэглээ нэвтрүүлэх ёстой. Тэгэхээр Монгол улсын хувьд нийгмийн эдийн засгийн салбарт тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд нэг шийдэх ухааны хүрээнд судалгаа хийх нь бол хангалттай байна. Ийм учраас салбар дүндээ судалгааг чухалчилж энэ чиглэлээр судалгаагаар хөгжүүлж их орныхоо хөгжил дэвшилтэд үр дүнгийн хэрэглээнд оруулах хэрэгтэй гэж бодож байгаа юм. Тэр энэ зорилгоор бид нар олон улсын хурлаар зохион байгуулж байгаа. Ер нь бол манай сургууль өөрийнхөө үйл ажиллагааны тэргүүлэх үндсэн чиглэлүүдээр судалгааны энэ секцүүдийг зохион байгуулж байгаа. Жишээлбэл одоо энэ юу манай олон улс судлалын эрдэмтэд бол геополитик, улс төр, эдийн засаг, зөвлөлт хүчний бодлогын хүрээнд хавсарсан судалгаанууд хийж тэр үр дүнг нь одоо төр засгийн гадаад бодлого боловсруулахад хэрэгжилж байна. Чат GPT-гээд одоо бүгд ашиглаж штэ. Тэр GPT гэдэг бол үндсэндээ юу нэ нейроны сүлжээнд ялангуяа GPT 3 4 бол нейроны сүлжээнд дэр үндэслэж хэлний сэтгхийг загварчлагдаг. Ийм хэмэл оюун бүтээгч гэсэн юм бол алгоритм явж байгаа модель загварч явж байгаа. Тэгэхээр бид нар энэ бол англи хэл дээр байна. Тэр монгол хэл дээр нэг монгол хэлний онцлог монгол хүний сэтгэлгээнд нийцүүлэн энэ загварыг илүү боловсруулах болгоод хэрэглэх чиглэлээр бид нар математикийн хүрээлэнгийн хатаа компьютерийн хатаа хамтран бас тийм судалгаа хийжлээ. Америкаас, Бразилаас, Энтхэгээс, Японоос, Солонгосоос зарим нь онлайн зарим нь ирээд оролцож байна. Янз янзын чиглэлээр төлөв тавьж байна. Манай олон улсын хурлын одоо хэд хэдэн онцлог тал байгаа. За нэг нь бол манай хурлын үйл ажиллагаагаа бүгдийн дижитал хэлбэр рүү шилжүүлж AR технологиор асуудлуудыг нь шийдсэн байгаа. Нэгсэндээ цаасны хэрэглээг 50% хүртэл бууруулж чадсан. Тэгэхээр өнөөдөр Монгол улсад AR-ын чиглэлээр ялангуяа боловсролын салбарт AR-ын чиглэлийг хөгжүүлж байгаа Argon компани манай үйл ажиллагааны одоо үндсэн дэмжигч байгууллагаар орж ирж ажиллаж байгаа. Тэгээ энэ утгаараа манай хуралтай холбоотой гарч ирж байгаа бүх технологийн асуудлуудыг шийдсэн байгаа. Мөн энэ хуралд маань нийт 5 орны 90 гаруй илтгэгчид илтгэлээ хэлэлцүүлж байгаа. Тэгэхээр олон орны илтгэгчид маань салбар дундын судалгааны чиглэлээр судалгааны ажил хийж хэлэлцүүлж байгаараа бас их онцлогтой хурал болж байна. Маргааш буюу 5 сарын 3-нд Хүмүүнлэгийн ухааны сургууль дээр 6 салбар хуралдаанаар одоо 80 гаруй илтгэлийг хэлэлцүүлнэ. За сэдвүүд нь бол бүгдээрээ салбар дундын чиглэлээр хийгдсэн их онцлогтой судалгаанууд байгаа. За энэ хурлын би нэг гол илтгэгчээр өргөдөж оролцсон. За миний хурлын одоо илтгэлийн сэдв бол энэ Пүүсийн компани ашигт ажиллагааг загварчлах шинэ аргачлал одоо боловсруулснаа ярьлаа. Миний илтгэлийн гол санаа бол бизнесийн салбаруудад ашигт ажиллагаагаа яаж одоо хангаж явдгийг өөрөөр хэлбэл яаж дампуурахгүйгээр тийм ээ дампуурахгүйгээр явах юм бол бизнесийн үйл ажиллагааг бол одоо оновчтойгоор яаж явуулдгийг жишээлбэл Пүүс компаниудын ашгийг одоо тодорхой түвшинд хангахын тулд бол компаниуд өөрсдийнхээ параметруудыг буюу одоо үн тоо хэмжээ, хувьсах зардал, тогтмол зардлыг яаж ямар харьцаатай авч явбал Пүүс бол их тогтвортой урт хугацаанд чилж явдаг гэдэг энэ аргачлалыг бол математикаар одоо томьёолж жишээн дээр харуулснараа онцлог байгаа. Augmented reality гэдэг технологиг хөгжүүлээд одоо арга зүйтэй орж байгаа юм байгууллага байгаа. Боловсрол болон эрүүл мэндийн салбарт ер нь бол ариун туршлагатай. Өнөөдрийн арга хэмжээнд дээр манайх яаж дэмжиж ажиллаж байгаа вэ гэхээр тухайн байгууллагыг одоо нэг гүрлэг тэмдэглэлийн дэвтэр хурлын авцыг AR технологиор баяжуулж за цаасны хэрэглээг нь 50% бууруулж өгсөн. Арга хэмжээнд дээр зохиогддог одоо хийгддэг хулдаасын эвлэлтэй тийм хулдаасын эвлэлийг халаад AR фото бүүтгээд тийм виртуал орчинд фото бүүтийг үүсгээд хүн хүссэн газараа хүссэн үедээ зураг авах боломжтой ийм боломжуудыг бүрдүүлж өгсөн. Тэгж хамтарч дэмжиж ажилласан байгаа. За манай компани үйл ажиллагаа гэх юм бол эсвэл орчин дэх виртуал дүрслэлийг бодит орчинд хүн өөрийнхөө гар утсаар үзэх боломжийг бий болгодогоор давуу тал